За орон нутгийн ээлж сонгуул 2020 онд болоод дууслаа. 3 жилийг нэг тардаа үлдээлээ. За Орхон аймгийн Баяндөр сумын Дэнж багаас сонгогдсон Эрдэнэт үйлдвэрийн хааби элцэн дарга ган мөнх болдгоо залуу. Буурлалгоотой залуу байж байгаа. За нөгөөх нь ган бөмбөлгийн цехийн хааби ажилтан гэдэг Даваадэр Жууган баяр гэдэг. Энэ хоёр нөхөр байхгүй. 4 жил ажил хийхэд 3 жил ингээ байхгүй болчихсон. 3 жил бараа сургыг нь болж харсангүй. Тэгээ юу хийсэн яасан хийсэн гээд нүдэнд харагдж байгаа юм байдаггүй. Сая тэр нөгөө багийн одоо тулгымцсан асуудлуудыг иргэд танилцуулах холбоотой аймгийн хурал сумын хурал руу ингээд хүсэлт өгсөн. Аймгийн засгийн хамгийн газрын харьяа байгууллагууд, Баяндөр сумын харьяа байгууллагууд, иргэдийн хурал төлөөлөгч нар, за аймгийн одоо бусад одоо чиглэлийн байгууллагууд бүх хүнээ явуулсан. Төлөөлөгч нар ирсэн. Нөгөөд нэг аймгийн хоёр төлөөлж байхгүй, дахиад байхгүй. Нэг нь яас гэсэн, нэг нь хотод ажилтаа, нөгөөх нь байгууллагын зугаалгатай гэдээ ирээгүй. Тэд нь сургаггүй хоёр гар одоо сонгуулийн 4 жил дууслаа, бараа зүсэнийг харуулаач. Тэгэд иймэрхүү юм сонин зөвхөн ирээд сонгогдоод амьдрал ахуйг дээшлүүд алгуулчдаг ийм хүмүүст бити мандат өгөөч. Ийм нөхдүүд ичиж амьдраач тэр яамарч юм да одоо.